Сайн байцгаана уу? Хагас өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан амарцгааж байна уу? За, хагас өдөр болгон 12 цагаас сүнслэг амьдрал буюу дотоод бүн чанар болон даалт ертөнцийн талаар үнгүй лайв хичээлүүд явдаг байгаа. За, түрүүчийн хагасаа өдөр багш нь хийж чадаагүй. Ерөнхийдөө бол яг хагасаа өдөр болгон хийх гэхээр бас жоохон цаг амжихгүй байна. Гэхдээ та бүхэндээ аль болохоор хичээлүүдээ хүргэж яахыг хичээнэ. За, өдрийн мэнд. За, өдрийн мэнд цэгмаа лавга, өдрийн мэнд оюуна. Өдрийн мэнд цэнд баянсан. За өнөөдрийн сэдэв бясалгал гэж юу вэ? За, бясалгалыг хэрхэн хийх вэ? Мөн яагаад бид нар бясалгал хийх ёстой вэ гэдэг талаар ярилцсанаа. За, бидний ихэнх нь мэднэ бясалгал хийхэд юу хэрэгтэй вэ? Яагаад бид нар бясалгал хийдэг вэ гэдгийг те. Ихэнх хүмүүс бясалгал хийхдээ тайвширч амгалан тайван байхын төлөө бясалгал хийдэг. За, орчин цагт бясалгал йогыг спорт маркаар хөгжүүлж байгаа тий. Нэг спортын нэг төрөл юм шиг. Бясалгалын майтай барайл бясалгалд явдаг. Йога дасгалууд хийдэг тий. За, тэгэхээр ихэнх хүмүүс йога бясалгал хоёрыг хооронд нь салгаж ойлгодог. За, тэгэхээр бясалгал гэхээр нэг бясалгал. Тэгээд йога гэхээр нөгөө йогийн асанас буюу байрлалыг дасгал хөдөлгөөнийг йога гэж боддог. Гэхдээ угтаа йога гэдэг нь санскрит хэлээр нэгдэл гэсэн үг юм. Нэгдэл. За, тэгэхээр яах нь вэ? Бясалгал бол нэгдэл юм. За, йогийн дасгалууд буюу асанас байрлалууд нь бясалгал удаан хийж суухад биеийн чилээ гаргах зориулттай сунгалтын болон биеийг уян зөөлөн болгож биеийн чилээ гаргадаг сунгалтын дасгалууд байгаа. Мэдээж дасгал болсон хойно хүний эрүүл мэндэд мөн тустай. Гэхдээ энэ бол йогийн асананууд нь ганцхан йога биш юм. Йога гэдэг нь нэгдэл гэсэн амьдрах ухаан юм. Тэгэхээр бясалгал гэдэг бол йогийн хамгийн дээд төрлийн сурах ёстой зүйл юм. За, бясалгал яагаад бид нар хийдэг вэ? Та нар юу гэж бодож байна? За, бясалгал гэдэг нь төвлөрөл юм. За, төвлөрөл гэж юу вэ? Төвлөрөл гэдэг нь өөрсдийн оюун санаагаа төвлөрүүлэх. Эрдэмтдийн судлаачдын хийснээр бидний тархинд өдөр болгон 70-80 мянган бодлууд эргэлдэж байдаг гэж үзсэн. За, тэгэхээр 70-80 мянган бодлуудын ихэнх нь сөрөг бодлууд байдаг. За, тэгэхээр өдөржингөө 70-80 мянган сөрөг бодлууд орж ирэхээр бид яаж тайван байна вэ? За, энэ хүү сөрөг бодлуудыг бид нар дарж ухаан санаагаа төвлөрүүлэх юм. Тэгэхээр monkey mind гэж англиар хэлдэг байгаа сармагчингийн тархи гэж хэлдэг. За, энэ сармагчингийн тархи гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр гаднаас авсан мэдлэг мэдээлэл бидний тархины санах хойд бүртгэгдэж байдаг. За, энэхүү тархины санах хойд бүртгэгдсэн мэдээллүүд
бидний тархинд байнга эргэлдэж байдаг. Таны тархи monkey mind буюу сармагчингийн тархи шиг эргэлдэж байхад та хизээж тайван байж чадахгүй. Орчин цагт fast paced амьдрал гэж яриад байгаа. Орчин цагийн хурдцтай амьдрал гэж яриад байгаа. Бүх юм нь хурдан болцсон тий. Эсвэл бол үйлдвэрлэлийн 4-р 900 ч үлээ. Ингээ нэр өгцөн тий. Хүмүүс ямар нэгэн зүйлтэй уралдаж амьдарч идэг. Цаг хугацаатай уралдаж амьдарч идэг. Цаг хугацаатай уралдаж үйлдвэрлэж, цаг хугацаатай уралдаж хэрэглэж хэрэглэн дээр тулгуурласан амьдралыг бид нар үйлдвэрлэлийн орён гэж нэрлэдэг байгаа. Энэ бүхэн нь биднийг маш завгүй болгодог. Яг л сармагчин шиг байнга ийшээ тийшээ үсчээтэй, байнга уралдаастай, байнга яараастай. Энэ байдал нь хүн төрлөختний байгалийн байдал биш юм. Бясалгал бол бидний байглаас өгөгдсөн төрөлхийн төлөв. Төрөлхийн мөн чанар. Хүн болгон байнга бясалгал хийж явах ёстой. Энэ бол бидний амьдралын нэг хэсэг, байгалийн төлөв. Тэгэхээр зарим хүмүүс бясалгал хийнэ гэдэг чинь маш хэцүү. Би бясалгал хийж чадахгүй. Бясалгал хийдэг хүмүүсийг жигтэйхэн гэл те одоо ич хидэм юм хийгээд байдığım юм шиг боддог. Гэхдээ яг үнэндээ энэ бол хүн болгоны хийж чадах байгалийн төлөв юм. Тэгэхээр бясалгал бол бидний нэг хэсэг. Хэрвээ та бясалгал хийдэггүй бол харин хүн төрлөختөн гэдэг утгаа алдчихна гэсэн үг. Илүү сармагчингийн төрөл рүү ойртчихна гэсэн үг. Тэгэхээр би бясалгал хийж чадахгүй гэдэг худал итгэл үнэмшлийг хаях хэрэгтэй. Аливаа зүйлд та бодол санаагаа төвлөрүүлж чадваас болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй. Жинхэнэ шидийг та харах бол. Шид гэж юу юм бэ? Шид гэдэг нь бидний байгалийн өгөгдөл. Орчин цагт шидийг хоригдсан учраас хүмүүс байж болохгүй зүйл юм шиг боддог. Яагаад гэвэл тэд жинхэнэ амьдралыг таньж чадаагүй учраас. Яагаад жинхэнэ амьдралыг таньж чадахгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл та амьдралын нэг хэсэг болох өдөр тутмын дадал болох бясалгалыг хийхгүй байгаатай учиртай. Тэгэхээр таны толгойд өдөр тутам эргэлдэж байгаа энэ 70-80 мянган бодлыг намжааснаар та жинхэнэ амьдралын мөн чанарыг харах болно. Жинхэнэ амьдралын мөн чанарыг мэдрэх болно. Та өөрийгөө мэдрэх болно. Та дотоод мөн чанараа таних болно. Энэ маань бидний бясалгал хийх гол зорилго юм. Мэдээж бясалгалын аргыг ашиглаж бид өөрсдийн эрүүл мэнд болон өөрсдийн манифест буюу өөрийнхөө амьдрал дуудах, өөрийнхөө амьдралыг бий болгох зүйлүүдийг бясалгалын аргаар төвлөрч бий болгож болно. Тиймээс ч 7 хүрд тэнцвэржүүлэх бясалгал, хүслээ шивнэх бясалгал маш олон төрлийн ашиг тустаагаар бид нар бясалгалыг өөрсдөндөө ашиглаж болно. Нойрсуулдаг бясалгал, амар амгалан тайван болгодог бясалгал, илааршуулдаг, бие эмчилдэг бясалгалууд байгаа. За, орчин цагт хүмүүс бясалгалыг төрөл бүрээр ангилсан байдаг. Энэ нөгөө л monkey mind, нөгөө л тархины хуваарлалт. Vipassana бясалгал, transcendental бясалгал, тоолох бясалгал гэд олон төрлөөр бясалгалыг нэрлсэн байдаг.
Гэвч угтаа бясалгалын гол зорилго нь бодлоо намжаах юм. Бодлоо намжааж төвлөрөлд орохыг бясалгал гинэ. Зарим хүмүүс бодохдоо бясалгал хийхээр далд ертөнцөөр аялал, астрал travel буюу астрал аялал хийгээл зөвхөн тэгхийн тулд зарим хүмүүс хийдэг. Гэхдээ ингэх шаардлага байхгүй. Та өөрийнхөө бодлуудыг намжааж чадваас, өөрийнхөө мөн чанартай ойртож чадваас астрал аялал, далд ертөнц болон квант ертөнцөөр аялах нь маш энгийн асуудал болж хувирна. Илүү зүйлийг хүсэх хэрэггүй. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун энэ байгаа эрчимд амьдрал буюу энэ хүний, энэ дэлхийн эрчимд амьдралдаа тултал бүгдийг нь мэдрэх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нар ээж байгааг мэдэр, салхиж байгааг мэдэр, усны амтыг мэдэр, жимсний амтыг мэдэр. Бүх энэ дэлхий дээр байгаа бүх зүйлүүдийг тултал мэдэр. Бид энэ дэлхий дээр энэ эрчимд хэмжээст амьдрал дээр байгаа нь учиртай. Өөрийн байгаа дэлхий, өөрийн байгаа хэмжээст эрчимд амьдралыг мэдрээгүй байж илүү ихийг хүсэх хэрэггүй. Тэгэхээр өөрийн байгаа эрчимд амьдралыг мэдрэх, өөрийн байгаа дэлхийн ертөнцөө мэдрэхийн тулд бясалгал хийх хэрэгтэй. Монки шиг, сармагчин шиг энэ тэнд үсчээж ээж болохгүй нэ, тийм үү? Тэгэхээр бясалгал бол зүгээр дасгал биш байх нь байна. Бясалгал бол бидний амьдралын нэг хэсэг. За, бясалгал хийхэд хамгийн гол хүчин зүйл бол амьсгал. Амьсгал бол бидний амьдрал. Амьсгал байхгүй бол бид нар амьдрч чадахгүй. Бид нар усгүйгээр, хоолгүйгээр хүн төрлөختөн хүний бие 1 сар амьдрах боломжтой. Харин амьсгалгүйгээр 1 хоромж амьдрч чадахгүй. Тэгэхээр амьсгал ямар чухал байх нь бидний амьдралд тодорхой байна, тийм үү? Амьсгал бол амьдралын эрчим, энерги. Тэгэхээр хөвлийн амьсгал буюу хөвлийгээрээ удаан гүнзгий амьсгалах нь бидний амьдралын зорилго. Зөв амьсгал авснаар та урт удаан эрүүл сарвал сэтгэл санаа амар амгалан амьдрах болно. Орчин цагт хүмүүс маш их shallow амьсгал авдаг болсон. За, shallow амьсгал гэдэг нь богинохон хурдан амьсгал. Ингэсэн амьсгал. Ийм амьсгалтай байж та яаж амар амгалан эрүүл сарвал байна гэж бодно. Урт удаан амьсгал танд урт удаан амьдралыг бэлэглэнэ. Энэ бол бясалгалын гол үндэс. Та амьсгалаа зөв хуваарлж чадахгүйгээр бясалгал хийн гэсэн ойлголт огтоос байхгүй. Зүгээр нүдээ анаад гарын мудраа бариад суух нь хангалттай биш. Бясалгал хийнэхээр хүмүүс лотос судал буюу бадамлын ухаан судлаар суугаад нүдээ анаад гарын мудраа бариад суухыг бясалгаж байна гэж боддог. Гэвч та өдөр тутамдаа бясалгаж болно. Хөвтөж байхдаа ч, сууж байхдаа ч, алхаж байхдаа ч та бясалгаж болно.
Магадгүй та яаж би сууж байхдаа, яаж би алхаж байхдаа, яаж би гүйж байхдаа бясалгах вэ гэж бодож магадгүй. Бясалгал гэдэг бол төвлөрөл. Ганцхан нурууцыг суугаад ганцхан хөдөлгөөнгүй суухыг хэлэхгүй. Бясалгал орчин цагийн хэлээр бясалгал бол тархины фитнес. Төвлөрч сурах. Альва зүйлд төвлөж сурсан хүн төлөв даруй бүх зүйлийг ултаа суурьтай харж, ултаа суурьтай шийдвэр гаргадаг. Сармагчингийн тархитай хүн хизээж зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Учир нь сармагчингийн тархитай байснаар айдас, хүйдэс, эргэлзээ, гомдол, харуусал байнга таныг дагж байдаг. Энийг эго гэж нэрлэнэ. Би гэсэн үзэл. Би өгчхүүдээ, би гимтчхүүдээ, би ингэчхүүдээ, би тэгчхүүдээ гэсэн айдас, эргэлзээ. Энэ бол эго. Би төв гэж энийг хэлнэ. Ихэнх хүмүүс өөрийгөө хайрлах болон эго хоёрыг андуураад идэг. Өөрийгөө хайрлсан хүнийг энэ ямар том эготой хувиа хичээсэн хүн бэ гэж зарим хүмүүс боддог. Гэхдээ тэр тийм биш ээ. Та хайраар өөрийгөө хайрлаж чадаж байвал бусдыг мөн адилхан хайрлаж чадна. Ямар ч эго, уур уцаар, гомдол, харуусал, айдас байхгүй. Тэгэхээр эгогоос салахад тань бясалгал туслана. Таны бодлуудыг намжааж өгөх юм байна. Тэгэхээр төвлөрөл гэдэг бол бидний амьдралын гол сурах зүйл юм. Та төвлөрлийг сураагүй байж бусад зүйлийг сурна гэдэг бол боломжгүй асуудал. Тийм учраас бага балчир наснаас нь хүүхдүүдэд төвлөрлийг зааж сургах ёстой. Бясалгал болон амьдрах ухааны талаар 10 жилийн болон дунд сургуулийн боловсролын системд оруулах хэрэгтэй. Бидний боловсролын систем зөвхөн материалын амьдрал дээр хэрхэн хоол хүнсээ олж авч идэх вэ талаар л заадаг болохоос биш, хэрхэн амьдралыг мэдрэх вэ, хэрхэн өөрийгөө мэдрэх вэ, хэрхэн хайрлах вэ гэдэг талаар огтоос заадаггүй. Зөвхөн түүхийн хичээл ордог. Түүхийн хичээл дээр дайн дажин хийдэг байсан тухайгаас судалдаг. Хин хамгийн том алуурчин байсан бэ? Хаана яаж бөмбөг дэлбэрсэн бэ? Түүхэндээ ямар дайн болсон бэ? Дайн бол эгоноос гардаг. Уур уцаар айдас. Хамгийн гол нь айдас. Хүмүүс айдсаасаа болж дайн дажин хийдэг. Инх тайвныг дайнаар шийдэхгүй. Инх тайвныг зөвхөн төвлөрлөөр шийднэ. Төвлөрч чадсан хүн хизээж айдас давтаж чадахгүй. Тэгэхээр айдас сэтгэл зовнил, эргэлзээ, гомдол, харуулслаа тавьж явуулахын тулд та бясалгал хийх хэрэгтэй. Өөрийн хүн төрлөختний мөн чанартаа ойртох хэрэгтэй. Хүн гэдэг амьтан бусад амьтнаас ялгаатай зүйл нь төвлөрч чаддаг байгаад юм. Орчин цагийн шинжлэх ухаанд хүний амьтнаас ялгаатай зүйл нь тархины хөгжлөөрөө болдог гэж үздэг. Гэвч
буруу ташаа ойлголт юм. Амьтад бидэнтэй адилхан тархитай, амьтад бидэнтэй адилхан survival skills буюу амьд явах чадвартай байдаг. Хоолоо олж идэх, бусадтай арсалтаж, хоолоо олж идэх, өөрийг өөхгүй тулд амьдрах бүх чадварууд амьтанд байдаг. Тэгэхээр амьтнаас ялгаатай юм бидэнд юу юм бэ? Ганцхан ялгаатай юм бид нар төвлөрч чаддаг. Бясалгал хийж чаддаг. Бид нар төвлөрснөөрөө амьдралын мөн чанарыг мэдэж өөрийн дотоод оюун ухаан, мэдлэг мэдээлэл, мэдлэгийн сандаа хүрэхээс гадна ертөнцийн нийтийн ухамсар буюу дэд хүчтэй нэгдэж чадна. За мэдээж энэ төвшин энэ төвшин болохоор йогийн ухаанд самадид орох. Нэг хэлбэрийн өөр state буюу өөр хэлбэрт тархины бодлын өөр хэлбэрт шилжих гэж хэлж байгаа. Гэхдээ мэдээж хүн болгон самадид ороход тийм амар биш. Бид насаараа monkey mind буюу сармагчингийн тархиар удирдуулж ирсэн. Бидний эргэн тойронд бидэнд зааж байгаа багш нар, бидэнд зааж байгаа улс төрчид, биднийг залж байгаа удирдагчид бүгд monkey mind буюу эгогоороо удирдуулж явж байгаа. Ийм нөхцөл бид нар насаараа амьдарсан учраас бясалгалыг хэдэн өдөр хийгээл самадид орчихно гэж байхгүй. Мэдээж танаас хүчин чармаалт consistency буюу тасралтгүй хийх хэрэгтэй. Альва зүйлийг тасралтгүй хийж дадал болгосноор та суралцсан. Бусад бүх зүйлийг сурахтай адилхан. Бусад бүх зүйлийг сурахад цаг хугацаа ордог. Тэрнтэй адилхан бясалгал хийж сурахад, төвлөрч сурахад танд цаг хугацаа орно. Тийм болохоор хэдэн сар бясалгал хийгээд юм уу? Эсвэл хэдэн өдөр бясалгал хийгээд би төвлөрч чадахгүй юм байна. Би угаасаа бясалгал хийж чадахгүй юм байна гэж өөрийгөө голох хэрэггүй. Учир нь таны байгалийн өгөгдөл бол бясалгал. Та байгалаасаа гайдсан байгаа учраас бясалгал хийхэд буцаад төвлөрөлтийн шатанд шилжихэд танд хугацаа орно. Яг л дугуй унд сурдагтай адилхан. Баланс, бүх зүйл баланстай байх хэрэгтэй. Би бясалгал хийж суух гэж би төвлөрөх гэж ингээд өдөржин шүнжин төвлөрөж сууж иж болохгүй. Та өөрийн махан биеийг арчлах хэрэгтэй. Энэ дэлхий дээр байгаа амьдралаа хайж болохгүй. Альва зүйлийг баланстай хийх хэрэгтэй. Та төвлөрөхгүй байсан ч гэсэн тасралтгүй бясалгал хийх хэрэгтэй. Та төвлөрөхгүй байгаа ч гэсэн та бясалгал хийж л байгаа бол таны оюун ухаан, таны дотоод мөн чанар энд суралцаж байна гэсэн үг. Баг. Тэгэхээр шантарч болохгүй байх юм. Мэдээж хүнд шантрах цаг гарна. Багшд нь ч гэсэн гарч ирсэн. Би хизээс бясалгал хийж чадахгүй юм байна. Би хизээс төвлөрч чадахгүй юм байна гэсэн бодлууд орж ирдэг байсан. Гэхдээ бидэнд өөр сонголт байгаа гэж юу? Сэтгэлийн амар амгаланг олохын тулд, амьдралын мөн чанарыг таних тулд бидэнд өөр сонголт байгаа гэж юу? Хизээж бид нар амархан
өгөөш олж чадахгүй. Тэгэхээр замыг дүтэлчлэх хэрэггүй. Цаг хугацаа өөртөө өгөх хэрэгтэй. Тиймээс бясалгалаа байнга хийж байгаарай. Төвлөрөхгүй байсан ч хамаагүй байнга хийж байгаарай. За дээрэс нь надад маш их асуултууд ирсэн л дээ. Даалт ухамсар сэргээх бясалгал гэдэг. Янз бүрийн бясалгал байгаа тий. Vipassana, Transcendental янз бүрийн. За даалт ухамсар сэргээн 3 дахь мэлмий нэм гэд тий. Би мэлмийг нэмэр байна. Таны цаг болоогүй байхад та мэлмийг нээх юм бол та өөрөө асуудалд орно. 3 дахь нүд буюу бидний мэлмий нээгдэхэд та урд өмнө үзэж харж байгаагүй зүйлүүдээ мэдэрч эхэлнэ. Харж эхэлнэ. Зарим хүмүүс бэлэн болоогүй байхдаа 3 дахь нүдээ нээгээд солиоролт хүртэл авцдаг. Тиймээс энэ яарах хэрэгтэй. Харин таны яарах ёстой зүйл юу вэ гэхээр төвлөрч сурах хэрэгтэй. Бүх оюун санаагаа та төвлөрүүлж чадсанаар альва зүйлийг амжилттай, үр бүтээлтэй, мөн гүйцэтгэлтэй хийж чадна. Бүх зүйлийг харилцаан дээр, ажил дээр, эрүүл мэнд дээр та төвлөрч чадвас та өөрийгөө эрүүл болгож чадна. Танд тийм их хүч байгаа. Тэрийг дотоод хүч гэж нэрлэдэг. Ихэвчлэн хүмүүс тэрийг аюул сайн мэддэг тийм. Би дотоод хүчээрээ босч ирнэ. Би дотоод хүчээрээ эрүүлчихнэ гэж боддог мөртлөө дотоод хүч гэж яг юу вэ гэдэг ухагтгуунаа сайн мэдээгүй байдаг. Таны дотоод хүч бол таны төвлөрөл. Таны итгэл үнэмшил. Итгэл үнэмшил, төвлөрөл хоёр угтаа нэг зүйл. Танд итгэл үнэмшил байна гэдг нь та төвлөрч байна гэсэн үг. Ойлгомжтой юу? Итгэл үнэмшил, тэнцэх нь төвлөрөл. Тэрийг дотоод хүч гэж хэлнэ. Төвлөрч чадсан, итгэж үнэмшиж чадсан хүн өөрийгөө эдгэж чадна. Төвлөрч чадсан, итгэж үнэмшиж чадсан хүн амжилтыг бүтээж чадна. Төвлөрч чадсан, итгэж үнэмшиж чадсан хүн гайхамшигыг бий болгож чадна. Тэгэхээр төвлөрөл гэдэг нь ямар ч эргэлзээ айц байхгүй өөрийн дотоод итгэл үнэмшил хүчинд итгэхийг хэлнэ. Айц байснаар эргэлзээ бий болдог тийм үү? Эргэлзээ бий болсноор шийдвэр гаргахад маш хэцүү болдог. Би маш олон тийм хүмүүстэй таарч шийдвэр гаргаж чаддаг хүмүүстэй. Алийг нь авах уу? Жохон юм дээр ч гэсэн шийдвэр гаргах нь харагддаг байхгүй юу? Жишээ нь дэлгүүрээс юм авахд сонголт хийхдээ би алийг нь сонгох уу? Мэдтгүү. Та хэрэглээндээ сонголт хийхдээ эргэлзэж байгаа юм чинь өөрийнхөө амьдрал дээр хийх том шийдвэрүүдээр бүр эргэлзэн гэсэн үг тийм үү? Эргэлзээтэй хүн хизээч зөв шийдвэр гаргаж чаддгүй. Тэгэхээр та төвлөрч чадвал эргэлзээ алга болох нь байна тийм үү? Төвлөрөл гэдэг бол эргэлзээ үгүй. За тэгэхээр таны эргэлзээг үүсгээд байгаа. Таны энэ эгог бий болгоод байгаа. Таны айцыг бий болгоод байгаа. Таны энэ гомдол харуулслыг бий болгоод байгаа. Зүйл юу вэ гэхээр
Нөгөө толгойн тархинд эргэлдэж байгаа 70-аас 80 мянган бодлууд өдөр болгон тэгчүүл яана, ингэчүүл яана, тэгж болохгүй юм байх шүү, тэгчүүл тэгчих юм байна. Ингүүл ингэчих юм байх шүү гэсэн бодлууд. Энэ бодлууд хаанаас орж ирж байгаа вэ? Энэ бодлууд та биш. Таны бодол бол та биш. Танд орж ирж байгаа энэ бодлууд та гадаад орчноос авсан мэдлэг мэдээллүүд, зурагтаас, интернетээс авсан үзсэн мэдээллүүд, эсвэл ойр дотныхоо хүмүүсийг ярьж байгаа мэдээллүүд, эсвэл гадаа гараад болж байгаа үйл явдлуудыг та хараад өөртөө тусгаад авчдаг. Би ингэх юм бол ингэчих юм байх шүү. Би ингэчих юм бол алдчих юм байх шүү. Ерөөсөө ингэж болохгүй юм байх шүү. Гэсэн айц зэрэгэлзээ танд энэ бодлоо төрүүлж яадаг. Тэгэхээр таны гаднаас авсан мэдлэг мэдээлэл таны тархины санаа хойд бичигдээд дахин давтагдаад байгаа бодлууд таны итгэл үнэмшил болж хувирдаг. Хүн болгоныг өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй тий. Тэр итгэл үнэмшлийг та хаанаас авдаг гэж бодож байна? Тэр итгэл үнэмшлийг та яагаад бий болгосон бэ? Яагаад танд тэр итгэл үнэмшил бий болсон гэж бодож байна? Таны гаднаас авсан мэдлэг мэдээллүүд таны дотор эргэлдэж дахин давтагдаад байгаа бодлууд таны итгэл үнэмшил болж байгаа. Тэгээд таны итгэл үнэмшилд нийцтэй зүйл гарч ирвэл та баярлан хөөрдөг. Харин таны итгэл үнэмшилд нийцгүй зүйл гарч ирвэл та уурлан харуулсаж айж гомдолдог. Үүнийг сэтгэл хөдлөл гэж нэрлэнэ. Тэгэхээр сэтгэл хөдлөл хаанаас үүсдэг байх нь? Таны итгэл үнэмшлээс. Итгэл үнэмшил хаанаас үүсдэг байх нь? Таны дахин давтагдаад байгаа бодлуудаас. Бодлууд хаанаас үүсдэг байх нь? Гаднаас авсан мэдлэг мэдээллээс. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдахын тулд бага мэдлэг мэдээлэл цуглуулах хэрэгтэй ахна. Орчин цагт хүмүүс бид мэдээллийн 90-100-д амьдарч байгаа гэж өөрсдөө нэрлэдэг. Мэдээллийн 90-100-д амьдарч байгаа учраас бид мэдлэг мэдээллийг интернетээр YouTube-оор ороод шууд авчдаг. Энд хоёр талтай юм. Нэг талын энэ сайн. Учир нь гэвэл та сайн мэдлэг мэдээллийг интернетээс авч болно. Нөгөө талаас та маш их junk буюу хэрэггүй хог мэдээллүүдийг интернетээс авна. Тэгэхээр өөрөө та ямар мэдлэг мэдээлэл авахаас сонгож хэрэглэх хэрэгтэй. Зурагт гээд нэг дөрвөлжин хар юм айл болгоны хоймор заларч идэг. Зурагт бол таны тархинд маш муу нөлөөтэй. Та зүгээр зурагт асаагаал янз бүрийн сууг солиол, янз бүрийн мэдлэг мэдээлэл үзээл, янз бүрийн кино шир үзээл, янз бүрийн мэдээлэл сонсоол ингээл байж гин гэж бодож байна. Та өөрийгөө саатуулаад байна гэж бодож байна. Гэвч үгүй дээ, та өөрийгөө хорлоод байна. Та хүүхдээ саатуулахын тулд зурагт асаагаад өгчдөг. Та хүүхдээ мөн л хэрэггүй junk хогийн мэдлэг мэдээллээр тархинд дүүргэж чинь гэсэн үг. Тэгэхээр зурагт гэдэг зүйл бол хүнд тийм хэрэгтэй зүйл биш бахан тийм үү? Зурагтыг аль болох үзэхгүй байвал тустай. Та зарим хүмүүс бодож магадгүй. Би зурагтын мэдээлэл цагийн хүрд мэдээллийг үзэхгүй бол
Би ямар нэг юмас хоцорчин, би мэдээлэлээс хоцорчин гэж бодоод байдаг. Үгүй дээ. Тэр таны авж байгаа мэдээлэл тань тийм хэрэгтэй биш. Тэнд нэг хүнийг лөөрдөж хаяв, тэнд нэг хүн алуулав, тэнд тэгж босромог үйл явдал болов. Энэ мэдээлэл танд юунд хэрэгтэй юм? Танд улам их айдас эргэлзээг л төрүүлнэ. Нийгэмд ийм ч юм болохгүй байна, тийм ч юм болохгүй байна. Энэ мэдээлэл танд юу хэрэгтэй юм? Танд улам айдас эргэлзээ болон уур уцаарыг төрүүлнэ. Та айлаа эргэлзлээ уурлаа уцаарлаа гэд тэртээ тэрнгүү нийгэм дээр тохиолж байгаа зүйлүүдийг өөрчилж чадахгүй. Харин та өөрийгөө гэрэлтүүлж, та өөрийн дотоод мөн чанараа ойлгож, та өөрөө төвлөрч, та өөрөөсөө хайрыг цацруулснаар та эргэн тойрноо өөрчилж чадна. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл гэдэг үг байдаг. Мухаммед Гандигийн хэлсэн. Be the change you wanna see in the world гэд Мухаммед Гандигийн хэлсэн үг байдаг. Дэлхий дээр та өөрчлөлт хийхийг хүсэж байвал тэр өөрчлөлт нь та өөрөө бай. Заавал олон хүмүүсийг, заавал том area буюу заавал том орон зайг хамрах шаардлагагүй. Та өөрийнхөө байгаа орчиндөө өөрчлөлтөн бай. Эргэн тойрондоо гэрэл гэгэн бай. Эргэн тойрондоо нэгүүлсэнгүй хайрыг түгэй. Энэ л та өөрийнхөө үүрэг болон өөрчлөлтийг хийж чадчихна гэсэн үг. Хайр түгээх. Эерэг энергийг түгээх. Та хайр түгээснээр, та эерэг энергийг түгээснээр өөртөө улам их хайр, улам их эерэг энергийг татах болно. Энэ бол ертөнцийн таталцлын хууль. Үүнийг Law of Attraction буюу таталцлын хууль гэж нэрлэдэг. Энергийн таталцал. Эерэг энергээ татна. Сүрэг энергээ татна. Та бүхэн энийг амьдрал дээр ч хардаг байх. Та өглөө босоод ууртай уцаартай ажил амьдралаа эхлэхэд тэр өдөржингөө бүх зүйл бүтдэггүй. Та ууртай уцаартай хүмүүстэй харьцахад тэр өдөржингөө та хүмүүстэй харилцаа муутай байдаг. Харин та өглөө босоод амгалан тайван бүх зүйлийг эргээр хараад сайхнаар тэр өглөөгөө ухтахад бүх зүйл амжилттай бүтдэг. Энэ бол таталцлын хууль. Эерэг энерги түгээснээр та эерэг энергийг өөртөө татчихна гэсэн үг. Та өөрөө сүрэг энерги түгээчээд эерэг энергийг хүсэх. Яаж тань дээр эерэг энерги ирнэ гэж бодно вэ? Та ууртай уцаартай байгаа мөртлөө энэ хүн намайг тайшруулах ёстой гэд бусдаас эерэг энерги хүсээд байна. Тэр хүн танд яаж эерэг энерги өгөх вэ? Тэгэхээр яах нь вэ? Төвлөрөл таны энэ айдас эргэлзээ олон бодлуудыг намжааж өгдөг байна. За. Түрүү магшин 70 ухамсар сэргээх бясалгал гэдээ ярихжсэн тийм маш олон хүмүүс асуусан болохоор. За хүмүүсийн 70 ухамсарын тухай ойлголт жоохон өрөөсгөл байдаг. 70 ухамсар гэж яг юу юм бэ?
Хүмүүс бодсоо даалт ухамсар гэдэг нь нэг тийм хуршгүй, шидийн одоо шууд таны квант ертөнц буюу энергийн талбар дээр аваач өөр хэмжээст оруулах ч юм уу тий нэг тийм хуршгүй зүйл шиг хүмүүс сандаг. Гэвч үгүй дээ. Багш нь урдныхаа лайв дээр ярьж ирсэн. За одоо дахиад давтаад хэлчихье. Бясалгал, ухамсар хоёр хоорондоо маш холбоотой учраас за хүнд 3 ухамсар байдаг. Хамгийн ихний ухамсар хэрэглээний ухамсар. За энэ ухамсар нь яах нь бид өөрсдийн одоо энэ амьдарч байгаа нийгэмдээ энэ махан биений амьдрал дээр хэрэгцээтэй зүйлүүдээ олж авах өөрийгөө даруулахгүй шиг эсвэл хит шатаачгүй шиг амьдрахыг хэлнэ. Амьдрах арга ухааныг олж авах ухамсар. Цаанаасаа тийм инстинкт бид нар байдаг юм тий амьтан шиг өөрийгөө амьд байлгах ухамсар. За хоёрт даалт ухамсар. За даалт ухамсар гэж юу вэ? Даалт ухамсар гэдэг нь бидний энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй бүх зүйлүүд бидний энэ тархинд одоо ухамсарт ингээд хойно шидэгдсэн байгаа. Энийг л даалт ухамсар гэдэг юм. Ил гаргаж болохгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй учраас. За энэ дотор янз бүрийн зүйл орох нь тийм үү? За даалт ухамсар таны цаанаасаа одоо өөрийн сүнсний мэдлэгээс ирсэн авьяас мэдлэг чадвар нуугдаж байдаг. Эсвэл бол даалт ухамсар таны одоо муухай зүйлүүд нуугдаж байдаг. Та тэрийг ил гаргаж чадахгүй нийгэмд нөгөө маск зүүж амьдарч байгаа учраас таны одоо айдас гомдол харуулсал хүртэл таны даалт ухамсарт нуугдаж байдаг. Тэгэхээр хүмүүс нөгөө өөрийн мэдлэгүү автопайлот гэдэг тий өөрийн мэдлэгүүгээр зүйлүүдийг хийгээд идэг шүү дээ. Өөрийн мэдлэгүүгээр реакц буюу альва нөхцөл байдалд одоо хариу үйлдэл үзүүлдэг. Тэр хариу үйлдэлээ би яагаад сая ингэж вэ гэж дараа нь боддог. Энэ таны даалт ухамсараас гарч байгаа. Яг зөв энэ танд барагдсан ингэж болохгүй гэд ингээд та цааш нь дартсан. Тэнгүү тэр нь гарч ирэнгүүт би сая яагаад ингэж вэ? Би ингэж ёсгүй дээ. Эсвэл таны сүнсний дотоод чадварууд мэдлэгийн чадварууд байгаа тий одоо танд өөрийн өгөгдөл гэж байдаг тий хүн болгонд тэр чадвар чинь гарч ирдэг авиас чадвар гэж хэлдэг энийг. Би сая яаж энэ хөгжмийг дарчваа? Эсвэл зарим хүмүүс ямар ч юмыг сураагүй мөртлөнгөөсөө тэрнийг зүгээр л байглаасаа хийгээд идэг автоматар. Энэ даалт ухамсар. Тэгэхээр таны даалт ухамсар сайн муу эерэг сүрэг бүх зүйлүүд нуугдсан байдаг юм. Тийм болохоор энийг даалт ухамсар гэж нэрлэж байгаа. Тэгээд даалт ухамсарт ихэвчлэн бидний одоо нууж идэг одоо сул талууд уур хуцаар гомдол харуулсад бас их байдаг. Мөн итгэл үнэмшил. Би тархах, би турах, би хөөрхөн биштэй гэсэн итгэл үнэмшил таны даалт ухамсарт байж идэг. Эсвэл за би ч угаасаа баячихгүй дээ, надад тийм заяа байхгүй, би ч хувгүй амтан даа гэж боддог зарим хүмүүс. Тэр нь таны даалт ухамсараас гарч ирж байгаа итгэл үнэмшил. Тэгэхээр даалт ухамсарт байгаа энэ айдас, энэ худал итгэл үнэмшлийг та алга болгосноор эго гэсэн үг ахна ш даалт ухамсар эго адилхан. Үүнийг та намжааж алга болгосноор өөрийн дэд ухамсартаа хүрнэ. Дэд ухамсар нь таны мөн чанар. Хайр, инэрл, таны мэдлэг, мэдээлэл, сүнсний
мэдлэгийн самдаа та хүрнэ. Нэгүүлсэнгүү хайрт хүрнэ. Тэгэхээр далд ухамсар биднийг дид ухамсараас минь тусгаарлаж байдаг бахан байна, тийм үү? За. Тэгэхээр бясалгал хийснээр таны энэ далд ухамсарт байгаа сөрөг итгэл үнэмшлүүдийг үгүй болгохны төвлөрөл. Тэгэхээр юу гэсэн үг? Яг та төвлөрөл гэж юу яриад байгаа юм бэ, те? Гэж та бодож иж магадгүй. Таны толгойд таны энэ тархины мэдээллийн сан болон таны далд ухамсарт байгаа янз бүрийн эргэлзээ айдас энэ дээр та төвлөрөхгүйгээр зөвхөн өөрийнхөө итгэл үнэмшил дээр, зөвхөн өөрийнхөө мөн чанар дээр төвлөрч байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн одоо нөхцөл байдал гарч ирлээ гэж бодоход та бясалгал хийгээ сууж илаа гэж бодоход за та бясалгал хийгээ сууж хаад янз бүрийн бодод орж ирдэг тий. Хөөе чи тэгэж болохгүй шүү. Тхиим бол тэгчээ шүү. Чи юу хийгээд байна ч юм уу. Эсвэл нэг талаас ёо ямар удаан сууд юм бэ? На хүлч хилээд дээ штэ. Эсвэл нөгөө талаас ёо нуруу чилээд дээ штэ. Болроо босооч ээ. Ямар удаан сууд юм бэ? Эсвэл за яс маргааш би юу их хэвтэй байлээ? Маргааш чи ямар ажилтай байлээ? Эсвэл энэ хажуудлын айлын балдангуй яагаад тийм болоо? Шал янз бүрийн бодлууд орч ирж байгаа толгойд. Хэрэгтэй хэрэггүй. Энэ бодлууд дээр та төвлөрөх биш. Зөвхөн өөрийн дотоод мөн чанар дээр төвлөрөхийг төвлөрөл гэдэг юм. Эсвэл зөвхөн нэг зүйлийг барьж аваа төвлөрөхийг. Жишээ нь та нэг цэцэглүү хараад бясалгал хий гэж бодъё. Цэцгэн дээр төвлөрье. Та тэр цэцгэн дээрээ 100% төвлөрч чадвал та тэр цэцэг болно. Та тэр цэцэгтэй уусан нэгнэ. Та тэр цэцэг болно. Энийг төвлөрөл гэж байна. Түүнээс ш орж ирж байгаа бодлууд руу өсчих биш. Таны бодол орж ирж байгаа бодлууд руу ингэж өсчих нь таныг тун амар амгалан бус болгож байгаа. Нэрээ тийм биш тэгчүүл яана. Нэрээ ийм биш ингэчүүл яана. Нэрээ тийм. Хөөх тэр нэрээ тийм. Баян ийм бодоод харах хүн яаж амгалан тайван байх юм. Чи биднээс юм байх ёстой state буюу байх ёстой байдал биш байхгүй юу? Бидний байх ёстой байдал бол төвлөрөл. Үүнтэй адилхан ажил хөдөлмөртөө ч ялгаагүй. Та ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэллээ гэж бодъё. Та түүн дээр 100% төвлөрөөд хийхэд гүйцэтгэл маш өндөр байдаг. Та тэрийг мэдчихэе. Өөр ямар ч эргэлзээ бодол байхгүйгээр, айдас байхгүйгээр бизнесийн салбар дээр ч адилхан. Та ямар нэгэн бизнесийн санаа болоод энэ дээр 100% төвлөрөөд хийхэд танд ямар ч цаад гарч ирэхгүй. Яагаад гэвэл та 100% төвлөрж байгаа учраас та тэр болчихж байгаа. Та тэр зориг, та өөрөө тэр ажил болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны бүтээлч чадвар маш өндөр болно гэсэн. Аливаа зүйлийг төвлөрч хийгээгүй бол ажил маш мааруу байдаг. Зарим хүмүүс гараас нь юм гардаг хүмүүс гэдэг. Йоо суугаал байдаг. Гараас ерөөсөө юм гарахгүй маа. Яагаад гэвэл тэр хүн төвлөрч чадахгүй байгаа байхгүй юу? Төвлөрч чадахгүй байгаа учраас гараас нь юм гарахгүй байна. Эсвэл заримс ёо миний ажил ерөөсөө бүтэхгүй. Би ерөөсөө ажил хөдөлмөр хийж чадахгүй. Би ерөөсөө азгүй амт юм гэж өөрөө боддог. Гэтэл та төвлөрч 100% төвлөрч чадахгүй байгаа учраас таны ажил төрөл бүтэхгүй байгаа байхгүй юу? Байнга эргэлзээтэй. Ингэчүүл яана гэж бүү айц. Ийм байдалтай байхад яаж таны true 100% потенциалцсан гарч ирэх юм бэ? Харилцаан дээр ч мөн адил. Та 100% тэр харилцаан дээр төвлөрч чадахгүй бол та яаж тэр харилцаа гоё байна гэж бодох юм бэ? Дандаа асуудлууд гарна. Үл ойлголцлууд гарна.
нэг нэгнийг ойлгохгүй. Эсвэл нэг нэгэндээ гомдон тунин 100% төвлөрөл байхгүй учраас. Тэгэхээр яах нь вэ? Бүх юмд төвлөрөл хэрэгтэй. Төвлөрөл бол хүн төрлөختний байгалийн өгөгдөл. Энэ бол бясалгал. Төвлөрөл тэнцэх нь бясалгал. Тэгэхээр бясалгалыг ганцхан хөлөө завьж суугаад бадам лимфа цэцэг хэлбэртэй хөлөө байлгаад лотос хэлбэрээр суугаад гарын муудраа бариад суухыг хэлэхгүй байх нь тийм үү? Бясалгал гэдэг бол байнгын төвлөрөл. Мэдээч эхлээд өдөр тутамдаа төвлөрч сурахын тулд мэдээч эхлээд та суугаад бясалгах юм бол та суралцахад үр дүнтэй. Яагаад гэвэл бид нар урд нь ерөөсөө ингэж төвлөрч үзээгүй учраас зүгээр явж байхдаа ч юм уу эсвэл бол юм сонсож байхдаа ч юм уу төвлөрөхөд хэцүү. Тийм учраас анхан бясалгал хийж байгаа хүмүүс төвлөрч сурахын тулд заавалчгүй лотос хэлбэрээрээ суугаад эсвэл нэг газар байралтай нэг газар шимээгүй сууж агаад бүх анхаарлаа бясалгалдаа төвлөрүүлж агаад бясалгал хийх юм бол та илүү өөрийнхөө даалд ухамсарт нөлөөлж тэр даалд ухамсарт байгаа янз бүрийн бодлууд танхны санамж ойд санагдсан энэ бүх бодлуудаас сална. Яваанда та бясалгагч болоод ирэхлээр заавал сууж бясалгах шаардлагагүй болно. Та өдөр тутамдаа гараа далхаж байхдаа төвлөрнө. Ажлаа хийж байхдаа төвлөрнө. Альва харилцаанд орохдоо төвлөрнө. Хөгжим сонсож байхдаа төвлөрнө. Энэ бол бясалгал. Амьдрал бол тэр чигээрээ бясалгал. Та бол бясалгал. Энэ таны өгөгдөл. Хүн төрлөختний өгөгдөл бол бясалгал. Тиймээс би бясалгал хийж чадахгүй гэж хэлдэг хүмүүс өнөөдрөөс ахуулаад энэ худал итгэл үнэмшлээ хаях нь байна, тийм үү? Та бол бясалгал хийж чадна. Хүн өөртөө зохимжтой бясалгуудыг сонгох хэрэгтэй. За, эхлээд бясалгал хийхдээ хүмүүс айдастай, гомдол харуулсалтай, эготой байхдаа чимээгүй бясалгал хийх юм бол айдас, гомдол харуулсал эгон дотроо бясалгаад жинхэнэ бясалгалын мөн чанарыг бас мэддэггүй. Тийм учраас багш нь анхан бясалгал хийж байгаа хүмүүст удирдлагатай бясалгалыг санал болгодог. Та удирдуулаад бясалгаад ирэхлээр яваандаа таны далд ухамсар болон бодлууд тань докторжиж өөрөө бие дагаад бясалгал хийх чадвартай болно. Бясалгалыг олон төрлөөр хийж болно. Хэрвээ та хөгжим сонсох дуртай бол авиан бясалгал хийж болно. Дасгал хөдөлгөөн хүртэл бясалгал шүү дээ. Та тэрэн дээр төвлөрч чинь, дасгал хөдөлгөөн дээр төвлөрч чинь. Таныг төвлөрүүлж байгаа бүх зүйл бясалгал. Зураг зураад суух нь бясалгал. Дуугаа мэдрээд дуулах нь бясалгал. Хөгжим биеэ мэдрээд бүжиглэх нь бясалгал. Сайхан харилцаандаа төвлөрөөд аз жаргалтай байх нь бясалгал. Бусад бүх орж ирж байгаа бодлууд дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй гэсэн үг. Зүгээр л усны урсгал шиг хоёр чихнийхээ хажуугаар өнгөрөөгөө л явал. Бодлуудаа автаж үсчиж болохгүй.
маш их сэтгэл хөдлөлтөй хүмүүс байдаг те. Сэтгэл хөдлөлөө удирдах чаддгүй хүмүүс. Маш их сэтгэл хөдлөлтөй хүмүүс юу гэсэн үг вэ гэхээр зэрэг өөрийнхөө бодлуудад автаад байна гэсэн үг. Өөрийнх нь итгэл үнэмшилд нийстэй зүйл гавал маш их баярлна. Ямар гоё юм бэ? Би өстой үнэхээр азтай юм аа. Би бол өстой азтай хүн шүү. Өөрийнх нь итгэл үнэмшил нийцгүй зүйл гарч ирэхээр гуниглан шууд сэтгэлээр унна. Ёх. Би ч стаацгүй амт юм да. Энэ бол сэтгэл хөдлөлтөд автж байгаа гэсэн үг. Тэгэхээр төвлөрсөн хүн сэтгэл хөдлөлд автахгүй. Яг бол та тэр бодлоо тэр сэтгэл хөдлөлийг зүгээр л ингээл өнгөрөөгөө л явуулж зөвхөн төвлөрж байгаа зүйлдээ л төвлөрнө. Ингэснээр та өөрийн хүчийг нээх бол. Та өөрийн хүчийг нээснээр та амьдралын мөн чанарыг таних бол. Бясалгал бол таныг хүн төрлөختний байх ёстой state буюу оршихуйд аваач. Үүнийг оршихуй гэж нэрлэдэг. Үүнийг одоо цаг гэж бас нэрлэдэг. Одоо цагийн хүч. Та яг одоо цагтаа орчин. Төвлөрөл таныг яг одоо цагт авчирна. Багш нь хэлдэг те. За одоо цаг гэж ярьдаг. Та одоо цаг гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Одоо цаг гэдэг нь би яг юу хэлээд байгаа юм болоо гэж зарим хүмүүс боддог. Одоо цаг гэдэг нь төвлөрлийг хэлж байгаа юм. Ямар ч бодол автахгүйгээр. Ирээдүйд санаа зовох гэдэг нь та бодлуудаас автчихна гэсэн үг. Өнгөрсөндөө гомдож харуулсан гэдэг нь та бодлуудаа л бас автчихна. Яа тэгвэл ирээдүй өнгөрсөн хоёр чинь тохиолдоогүй ш. Та яг одоо оршиж байна. Бүх зүйл одоо цаг дээр оршдог. Та үнэхээр ирээдүгээ сайн сайхан байлгая гэж бодож байгаа бол одоо цагтаа орш. Одоо цагтаа аз жаргалтай бай. Одоо цагтаа гэрэлт. Одоо цагтаа амар амгалан бай. Тэгснээр та амар амгалан гэрэл гэгээг өөртөө дуудана. Тэгэхгүй та одоо цагтаа санаа зовоод ирээдүйд болоогүй юмн дээр төсөөлөл яана ингэчих юм бэ? Одоо яана гэж санаа зовоод авах юм бол та тэр санаа зовж байгаа зүйлээ л өөртөө дуудана. Яагаад гэвэл та сөрөг зүйл дээр төвлөрөөд ш. Та маш хүчтэй. Төвлөрөл бол маш хүч. Том хүч, таны хүч байхгүй юу? Таны дотоод хүч бол төвлөрөл. Дотоод хүч гэж юу юм бэ гэдэг нь за би ястаа нэрэ хүчээрээ энийг давж гарна да гэдэг чинь дотоод хүч биш байхгүй юу? Дотоод хүч гэдэг чинь төвлөрөл. Таас ирээдүйд болох сөрөг зүйл дээр төвлөрснөөр тэр сөрөг зүйлдээ та өөртөө дуудаж авчирна. Харин та ирээдүйд болох эерэг зүйл дээр төвлөрснөөр тэр эерэг зүйлийг та өөртөө дуудаж авчирна. Энергээр тайлбарлах юм бол та санаа зовоол яг одоо цагтаа та санаа зовоол ах юм бол та сөрөг эрчимд байгаад байна гэсэн үг. Сөрөг эрчимд байгаа хүн сөрөг эрчмэл дуудана. Сөрөг энергийн эрчимд л байна хэлбэлцэлд. Та одоо цагтаа эерэг эрчимд оршиж та дандаа эерэг зүйлийг бодож эерэг байгаа бол та өөрөөсөө гэрэл цацруулж ивэл та эерэг зүйлийг л өөртөө дуудана. Эерэг эрчимд л та байна. Тэгэхээр одоо цагтаа оршихын гайхамшиг бол юм. Зарим хүмүүс за одоо яах вэ болж л байдаг гэд дараа нь яана гэл. Ялангуяа манай монголчууд одоо яах вэ болж л байна. Одоо дараа нь яана. Гэт санаа зовоод байдаг.
Мэдээж та өөрийнхөө ирээдүг, та өөрийнхөө амьдралыг контролдож гартаа атгах хүч танд байгаа. Энэ бол таны хүч. Харин энэ хүчээ та зөв ашиглах хэрэгтэй. Санаа зовсноороо та энэ хүчээ устгаж гин гэсэн үг. Өөрийнхөө устгахаас гадна өөрийнхөө эсрэг ашиглаж гин гэсэн үг. Ойлгож байна уу те? Санаа зовсноороо та юу гэж эргээр өөрчилж чадахгүй. Харин та одоо цагтаа оршиж, яг одоо цагтаа баяр баясгалтай, сэтгэл хангалуун, бүрэн дүүрэн байснаар таны ирээдүйн цаг яг адилхан давтамжинд байна. Энийг төвлөрөл гэж хэлж байгаа. Энийг бясалгал гэж хэлж байгаа. Түүнээс биш бясалгал гээл ингээл янз бүрийн йогийн дасгал хийгээл ом мааны бодныхам гэж суухыг хэлэх биш ганцхан. Мэдээж танд суухан туслана. Анх бясалгах шиг бүгд сууж бясалгах хэрэгтэй. Бусад зүйлээс өөрийгөө тусгаарлана гэсэн. Бясалгал бол төвлөрөл. Өдөр тутамдаа та үүнийг хийх хэрэгтэй. Яг одоо цагтаа та төвлөрөх хэрэгтэй. За ингээд бясалгалын талаар багш нь та бүхэндээ тайлбарж өглөө. Тэгээд өнөөдрийн хичээл маань та бүхэнд маань таалагдсан байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүхний маань суралцах зам саадгүй, гэрэл гэгээтэй. Та бүхний минь амьдрал, аз жаргал, амар амгалан, эрүүл энх, инэрл хайраар дүүрэн байх болтугай. Дараагийн хагас сайн өдрийн хичээл дээр уулзцгаая. Намасте.